Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан насан туршидчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн жудо бүхийн төрөлд амжилттай оролцож 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Унган дархны хүү Кадырбекийн Ёлкод хүндэтгэл үзүүллээ. Өдгөө 24 настай залуу тамирчин тэрээр анхны орсон дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээсээ ийхүү хүрэл медаль хүртсэн нь Монголын жудо бүхийн шигшээ багийн дэлхийн аваргын 32 дахь медаль, түүний дотор 19 дахь удаагийн хүрэл медаль болж байна. Түүний анхны багш бол Дархан уул аймагт 2009 оноос хойш 2 үйл сэтгэл тууштай зүтгэлээр шавндраа дасгалжуулж буй спортын мастер Балжин юм багш юм а. За сайн байна уу? Дархан уул аймгийн ард иргэдэд та бүхэн өдрийн мэндийг хүргье. За би 2004 онд Дархан уул аймагт эмээ дээрээ ирсэн. Тэгээд 2005 онд Дархан уул аймгийн ууган сургууль 1-р сургуульд суралцж 2017 онд төгссөн байгаа. Тэгээ багш дээрээ 2010 онд Дархан уул аймгийн 1-р сургуулийн Улаанболон гэдэг одоо нэрлэлтэй тэнцээ бэлтгэл сургуульд хийж эхлээд 2022 онд Монгол Улсын шигшээ баг дээр очиж бэлтгэл сургуульд хийж өдөө хүртэл бэлтгэл сургуульд явж байна. Дэлхийн аваргад анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Хамгийн хүнд барилтанд болохоор торгуулийн тойргийн барилтаа байлаа. Нэмэлт цагт сунгаад тэгээ нутгийн богтоо байлцсан. Тэгээд дэлхийн хүнд барилтаа олж өнгөрсөн. Хүрэл медалийн авцсан дээр Монгол Улсын албаг мандалж гарч хаад маш гоё байсан. За намайг ингэж хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн Дархан уул аймгийн засаг аз жаргал засагтаа маш их баярлалаа. Нутгийн удирдлагуудаа болон оргил тааврын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Мөн одоо хөлөгийн түрүүнд 1100 төгссөн Болжаагчтай маш их баярлалаа гэж хэлье. За Ёлка Шаман хүрэл медаль авсанд одоо төлөв их баяртай байна. Жудогийн дэлхийн аварга шалгуур тэмцээс 2024 оны дэлхийн аварга шалгуур тэмцээс анх заяа маань дэлхийн аварга шалгуур тэмцээс хүрэл медаль авсан. За ингээ 25 онд маань Ёлка маань хүрэл медаль авлаа. Ингээд яг жудогийн насан туршидчдын дэлхийн аварга шалгуур тэмцээнээс бол одоо 2 дахь медаль байна. За тэгээд самбог энэ дэлхийн залуучдын хашаа мөнгөн медаль. За тэгээд Аз ТV аварга шалгуур тэмцээний медальтангууд бол бас төрөн гарсан. Энэ бол дарханчид хүлээж авч яах гэсэн үг. За ингээд дарханчидаа баярлалаа, засагтаа баярлалаа гэж хэлье да. Аймгийн удирдлагууд хүрэл медальт тамирчинд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ 3 сая төгрөгийн мөнгөн шагналыг талархлын хамт гардасан бол Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож хувь нэмрээ оруулж яваа. Оргил Тавар компани зүгээс баяр хүргэж Кадырбекийн Ёлк болон дасгалжуулагч багш спортын мастер Балжин Мямнарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гартууллаа. За өнөөдөр бас их сайхан өдөр тохиож байна. Монголын одоо нэрийг дэлхийд дуусгасан тамирчид маань Дархан уул аймгаас төрөн гарсан юм сайхан уламжлалыг буухайлж манай Ёлк маань дэлхийн аваргын насан туршидчдын дэлхийн аваргын шалгуурлах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг Дархан уул аймгийн Садран хамгаалах газар хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Тэгээд энэ тамирчдын маань амжилт бол олон мянган Монголын одоо ирээдүйн ус хөх залуучуудад урам зориг өгсөн энэ дэлхийн аваргын медалаас одоо 32 дахь медалийг авсан юм сайхан амжилт байлаа. Тэгээд энэ Дархны үеийн хөх залуучууд маань энэ бүхэн спортоор их амжилтаа хичээлж олон одоо амжилт эзэд болж ирсэн. За Ёлкийн тухайд яг энэ 1-р сургуулиас үүсэн гарч 1-р сургуулийн 2 дахь одоо дэлхийн аваргын медальтан болж байгаагаар бас их онцлог байна. Тэгээ мөн одоо Балжины багштай бас одоо баярын мэнд хүргэе. Балжины багшийн 2 шам маань одоо 2 жил дараалж дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Нас туршидчдын дэлхийн аваргаас хүрэл медаль авсан юм гайхалтай амжилтыг үзүүллээ. Тэгээд цаашдаа олон тамирчид маань энэхүү төвжинээс энэхүү Дархан хотоос төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Нийт одоо хөх залуучуудаа бие дэм спортоор хичээлхийг ус уриалж байна. Монголын жудогийн бахархал эх орныхоо нэрийг дэлхийд дуусгаж яваа Ёлк танд нийт дарханчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж улам их амжилтыг